10, 9, 8. Гих цагаан хоолоогоор тоолж буй үл мэддэг хүнээс гадна би энэ битүү хөгшсөн, шархацсан, цамц өмд зэрэг нь урагдсан. Түүний гүйж буй гутлын мөрөн цус болсон байгааг анзаарахад нэлийн хүнд байдалд орсон нь ойлгомжтой. Цагаан хоолоогоор дөрвөлжтүүлэн 7, 6, 5. тэр залуу эцсийн тавцан дээр гарч ирсэн ч хоёр ханы дундаас маш том хөрөө эргэлдэн гарсаар байв. Залууч хөрөөний гарч ирэх цагийг тооцоолж тааруулан гүйтэл шалан дээр бүдрэн унав. Цагаан хоолоогоорч 4, 3, 2. тэрч босоо хард орсон зүуднээс дор тэмцээний бариа руу гүйлээ. Залууч гараа сунган улаан давчлууд дээр дарах мөчөд 1. Тэг. Цаг дуслаа. гэхдээ хөөрхөлтэй залуу цаг дуусахаас өмнө дарж амтсангүй. Гинтл гэрэл унтраа цагаан хоолойны хөтлөгчийн залуугийн хоолой өөрчлөгдөж хоолойных нь өнгө аясна илүү харгас, илүү аимшигтай болов. Энэ удаад ялагч байхгүй бололтой. Одоо чамайг шийдэх цаг болсон. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн хил занснаар SCP-23 буюу үхлийн тоглоомыг танилцуулах болно. SCP-23 шууд утгаараа орхигдсон концертын танхим юм. Энэхүү орхигдсон байгууламж нь хэдэн жилийн турш хөнгүй ингээлийн балгах шиг харагдаж байгаж юун тэрнийг аимшигтай гаж болгож байгааг орох хүртлээр хинч үл мэднэ. Энэхүү муу ёрын балгасыг анх өсвөр насны хэдэн хүүхдүүд олж нээсэн юм. Түүн рүү орсон өсвөр насны хүүхдүүдээс ердөө нэг л буцаж ирсэн бөгөөд түүний мэдээлсэн тайлбар болон түүхийг нь сонсоход л энгийн орон нутгийн цагдаа шийдэж чадхааргүй нь илт байв. Дэлхийн эргэн тойрон бүрт SCP байгууллагын мэдээлэгч нар байдаг тул энэ аимшигтай асуудлыг олж мэдэхэд хялбар байсан. SCP байгуулагч тэр даруй тусгай цэргүүдээр тэр байгууламж дотор юу байгаа, юу болж байгааг мэдүүлэхийн тулд цэргүүдээ маш яралтай явуулав. Цэргүүдийн ортод хөтлөх залуу цагаан хоолоогоор холбогдож цэргүүдийн хөдөлгөөн бүрийг хянаж тэрч бүхэл тэднэрт хариу өгч байв. Хөтлөгч нь SCP-24-д орсон хүмүүсийг оролцогч гэж нэрлэдэг бөгөөд энэхүү тэмцээнд ялсан хүмүүс гайхалтай шагналуудын эзэн болно хэмээн мэдэгддэг. Хөтлөгчийн заавал хэлдэг нэг зүйл бол зөвхөн ялагчид л эндээс явах болно гэдгийг анхааруулж байгаа нь сайшаалтай. Бас оролцогчдод энэхүү тэмцээнд оролцох уугүй юу гэсэн сонголт өгдөг. Хэрвээ оролцмооргүй байна гэвэл оролцогчийг танхимаас гаргаж түүнд дахиж хизээж тэр балгаас харагдахгүй. Үлдэж тэмцээнд орох хүмүүсийг дууны тайзан дээр аваачин жинхэнэ үхлийн тэмцээн рүү явуулах болно. Тэмцээн дуусан шинэ оролцогч нар оролцох тутамд тэмцээний зохион байгуулалт болон саад бэрхшээлүүд өөрчлөгдөж байдаг. Тэмцээнд наримчилсан дүрмүүд байдаг бөгөөд зарим тоглоомнууд нэг оролцогч ялах боломжийг олгодог бол зарим багаараа хамтарч тоглоомоо ялах боломжийг олгодог. Хүний амь насанд аюулгүй тоглоомноос шууд өхөлт хүрэх тоглоом хүртэл байдаг бөгөөд хөтлөгч оролцогч болгонтой ярилцаж бусад оролцогч нарт мэдээлэл өгөх тоглоомтой холбоотой зөвлөгөө хүртэл өгдөг юм. Тоглоом үргэлжлэх тусам саад бэрхшээлүүд улам бүр хүндэрч нэг л буруу алхам хийхэд таныг үхэлд хүргэх болно. Оролцогчид нэг нэгээрээ цөөрсөөр ихэнх хүмүүс үгсэн ч сүулт үлдсэн хүмүүс туйлдж дорооддог тул тэмцээнд ялагч болсон хүмүүс тун ховор. Мөн тэмцээн дууссан тохиолдолд өөр шинэ оролцогч дэрэх хүртэл бүх гэрэл онтрон бүрэн ажиллагаагүй болдог. Тэмцээн эхлэхийн өмнөх дүрм бол оролцогчид бие биенээ дайрахгүй байх, тоглоомны саадыг тойрч гарахгүй байх дүрмийг танилцуулна. Хэрвээ дүрм зөрчсөн тохиолдолд хаанаас ч хамаагүй дүрм зөрчсөн хүн дээр танхимын хамгаалагч гарч ирэн түүнийг авч явдаг билээ. Түүний дүр төрх нь тоглооноос хамаарч өөр байдаг бөгөөд маш хүчтэй, бас өвчлэн малгайтай хөрөм өмсөж өөрийн царайгаа маскаар хатгалдаг юм. Сүүлд ярсан оролцогчоос дүрм зөрчсөн хүмүүсийг яадаг талаар асуухад түүний бариа авч алга болдог хэмээн мэдгдсэн. Мөн ялгаж болсон хүнд ямар шагнал өгдөг талаар асуухад шагнал дотор бэлэн мөнгө, цэглэгаан бараа, автомашин, үнэтэй цуглуулга тэрч бүх үйл аяллаа тасалбар хүртэл багтсан ч тэднийг бүгдийг нь авахгүй хүрт эргүүлэх байдлаар авах шагнал нь тодордог юм. Ялагчид танхим дотор биш гадна шагналыг нь өгдөг ба ялагдсан хүмүүс нь дахиад зэжээж харагдахгүй орс ураггүй алга болдог. Хожигдсон хүмүүс хаашаа алга болдог. Тэдэнд юу тохиолдох хинэх оролдох хийсэн ч бүгд амжилтгүй болсон. Тэд нар GPS байршил тогтоогч ер нь суулгаж болох бүх хэмээ суулгасан ч тоглоом дуусмац дохио алга болдог. SCP-24-ийн хамгийн ачаалалтай зүйл бол тоглоом дуусны дараа танхимын гадна тал байх шуудангийн хайрцаг дотор ялагч тодорсон тодоройгүйгээс үл хамааран тоглолтын бүх бичлэгийг агуулсан VHS эсвэл DVD л байдаг. Ялагч болсон хүмүүсээс асуухад дотор талд нь ямар ч камер олж хараагүй хэмээн мэдгдсэн бөгөөд тэрч бүхэл үзэгчид тоглолтыг үзэж оролцогчдыг дэмжиж байгаа нь бичлэгнээс харж болно. Мөн хүмүүс байсан эсхийг асуухад
оролцогчдоос өөр хинч байгаагүй хэмээн мэдгдсэн юм. Мөн цагаан олоогоор яаж буй хөтлөгч одоо хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд ACB сангийн судлаач ганцаар оноо судалгаа хийсэн ба оролцогч ганцаараа байсан тул тоглоомыг эхлүүлээгүйч судлаачтай харилцан яриа өрнөөсөн юм. Харилцан ярианаас авч үзэхэд сэдвүүдийн их нь pop соёлтой холбоотой зүйлүүд байсан юм. Харин ганцхан оролцогч байх эсгүй тул хөтлөгч судлаачийг илтгэр харахыг хүсэн дараа эрэхтэй олон хүмүүстэй бодож ирэхийг зөвлөсөн. LGBT24-ийн шин чанараас хамааран түүний нүүлэх боломжгүй тул Евклид ангиллалд оруулсан бөгөөд түүний эргэн тойронд түүнтэй адилхан барилгууд барьж өндөр хамгаалалтын хашаа барьсан юм. Харин санамсаргүй байдлаас нэвтэрч орохоос урьдчилан сэргийлэхийн тулд маш бат бөх төмөр хаалгаар битүүмжилсэн. Одоо харин зөвхөн ди ангиллын ажилтнууд туршилтанд орох хэрэгтэй бөгөөд ACB байгууллагын судлаачид зөвхөн алсаас ажиглалт хийх боломжтой юм. Мөн зөвшөөрлгүйгээр ACB-24 рүү орох гэж оролцсон тохиолдолд баримтлах, хашааны гадна талаас хүчтэй нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд тусгай зориултанд дэлбэрэх бөмбөг байршуулсан юм.